За дараагийн зөвлөгөө маань тестийг хэрхэн сайжруулах болон шинээр тест зохиолох боломжийн талаар. За дөрөвний зөвлөгөө хэсгээр бол нөгөө think буюу бодох хэсэг маань нэлээд урт болоод сонсож бичлэг маань маш их урт болоод байна. Тэгэхээр урдчлаад би юу бичээд prompt бичээд хариултуудаа аваад ингээд бэлэн жишээ харуулах гэсэн. За өнгөрсөн жил одоо би жишээлбэл зохиож ирсэн газар зүйн 12 улсын шалгалт гэсэн файл байсан. За энийг шууд ийш нь атачилж оруулаад ийм prompt бичсэн байна. Энэ тестийг Bloom-ийн таксономын дагуу шинжилж аль даалгавар ямар түвшнийг болохыг ялган засан сайжруулах санал боловсруулж өгнө үү. За ингээд бодоод тооцс гэдэг бодсон бодлого юм. За Bloom-ийн таксономын дагуу тестийн даалгавруудыг шинжлэх ба засан сайжруулах санал гэнэ. За ингээд Bloom-ийн таксономи санах ойлгох хэрэглэх шинжлэх үнэлэх бүтээх гэсэн даалгавар. За ийм байна. Ангилж ямар түвшинд хамаарахыг тодорхойлж гэдэг юм. За нэгдүгээр хэсэг сонгох тестийн тус бүр нэг оноотой нийт 45 даалгавар байсан. За ингээд нэгдүгээр даалгавар нь одоо орны 1 цаг тооцоолох түвшин нь бол хэрэглэх тайлбар нь болохоор оюутнууд ойлгосон мэдлэгээ тооцоололт ашиглан зөв хариуг олдгоо гэсэн. За санал нь бол зөв боловсруулагдсан байна. Янз бүрийн утгын алдаа байхгүй байна гэсэн. За ингээд нөгөө 45 тестийг маань бүгдийг ингээд боловсруулад шинжилээд аль түвшний даалгавар юм. Ямар нэг онлын алдаатай байна уу? За тэгээд энэ даалгавраар ер нь ямар мэдлэг чадвараа шалгуулах юм бэ гэсэн юм хэсэг. Тэгээд хоёрдугаар хэсгийг бас одоо санал гаргаж ирсэн. За ингээд ерөнхийдөө хөлтөн тестийн даалгавруудыг Bloom-ийн таксономын дагуу ангилсны үр дүнд бол санах зэргийн санах түвшний 15 даалгавар ойлгох түвшний 14 даалгавар хэрэглэх түвшний 9 даалгавар шинжлэх түвшний задлан шинжлэх түвшний 13 даалгавар үнэлэх бүтээх даалгавар байхгүй байна гэсэн юм. Тестийн даалгаврууд нь ийм байна. Гэвч үнэлэх болон бүтээх түвшний даалгаврууд байхгүй байгаа. Таны мэдхийн дээд түвшний чадварыг шалгах боломжийг хязгаарлаж байна. За ер нь бол одоо сүүлийн үед дээд ирэмбийн даалгавруудаар хүүхдүүдийг зөвхөн одоо доод ирэмбийн буюу сэргийн санах ойлгох түвшний даалгаврууд сайлуулах татгалзаж хэрэглэх, шинжлэх, үнэлэх бүтээх чиглэлийн даалгавар. Одоо улсын шалгалтч дээр, элс ерөнхий шалгалтч, за физагийн шалгалтч дээр, за мөнгө гүйцэтгэлийн үнэлгээний шалгууд бол ерхивчлэн одоо дээд ирэмбийн даалгаврууд дээр ажиллах чадвар ингээд сордог байгаа. За ингээд засан сайжруулах саналууд дээр нь юм. Үнэлэх түвшний даалгавар нэм, бүтээлч түвшний даалгавар нэм, даалгаврын төрлийг тэнцвэржүүл, өөрөөр хэлбэл блупринтээ зөв хийх гэсэн үг тийм. Даалгаврын нарийн төвхтэй байдлыг нэмэгдүүлээ ч гэдэг. За тэгэнгүүт энэхүү тестийг сэргийн санах ойлгох түвшний тестийг алуулах цөөн байлгаж дээд ирэмбийн даалгаврыг нэмж зохиож өгч болох уу гэдэг промпт бичгээр за даалгавруудыг нэмж зохиолоо гэдэг ингээд ороод ирсэн байна. За тэгэнгүүт даалгаврууд нэг оноотой 30 даалгавар болсон гэдэг. За ингээд шинжлэх, хэрэглэх, үнэлэх түвшний даалгаврын орж байна. Үнэлэх, шинжлэх, за бүтээх гэдэг ингээд шинээр даалгаврууд оруулж ирж байна. За хэрэглэх түвшний, за энэ шинжлэх түвшний даалгавар 48 дээр нь үнэлэх, 49 дээр нь бүтээх, за 50 дээр нь бүтээх гэдэг. За яг магадгүй энэ санал болгож байгаа зарим даалгаврууд нь бол шалгалтын үед нүгдгийн тестээр авах боломжгүй юм даалгаврууд өгч бол тэгэнгүүт бас промптоо сайжруулах гэж бодож байна. За шинээр тест зохиолох гэдэг бол за өмнө хийсэн ингээд тестүүдээ бол бид нэг шинжилүүлж болж байна тийм үү? Засан сайжруулж болж байна. За тэгвэл одоо дараа шинээр тест хийх нь бол ямар промпт бичиж болох юм бэ? Дараах жишээг харуулъя. Хөр сургууль амтан бүсээр ялган дарахад гэдэг энэ суралцсан зорилтыг оруулж байгаа. Байгалийн бүсдэг хөр сургууль амтныг харьцуулж хөр сургууль амтны ялгааг харьцуулан тодорхойлж чаддаг болсон байна гэсэн. Энэ болохоор энэ нөгөө суралцсан үр дүнгээс авсан. Одоо шууд копитод оруулсан тийм. Ийм суралцсан зорилтын дагуу ийм үр дүн хүлээгдэж байгаа. За нэг хичээлийн агуулгын хүрээнд 7 дугаар ангийн 13 настай сурагчдад зориулсан Bloom-ийн таксономын дээд ирэмбийн даалгавраас бүрдсэн 20 тест зохиож өгнө. За тэгэнгүүт ингээд би таны хүсэлтийг болголоо. Bloom-ийн таксономын дээд ирэмбийн ингээд тест. За ингээд цаашаа ингээд явж байгаа. За энэ дээр бол нөгөө юм зарим нь бол зүгээр асуултанд хариулж бичихж байдаг юм уу те. За
За зарим нь сонгох тесттэй байсан. За тэгэнгүүт дахиад промптаа сайжруулад бүх тестийн хариултуудыг сонгох хэлбэрээр A, B, C, D, E гэсэн 5 хэлбэртэй байхаар тохируулж өгнө гэдэг нэмэлт промпт өчөж байгаа. За тэгэнгүүт тухайн одоо магадгүй хурс ургамал амтан гэсэн нэг жин одоо бэлэн тестийг зан гаргаад авчихсан тийм. Гэхдээ энэ дээр бол ингээд дандаа сонгох хариултууд. За иймэрхүү байдлаар бол тест өөрийнхөө хийсэн тестүүдийг сайхан сайжруулад авч болж байна. Эсвэл цоошин нэр ингээд тестүүд хийх боломжтой болж байна. Тэгээд одоо бид нарт бүгдээ те нөгөө Bloom-ийн таксономийн 6 түвшний даалгавруудыг зүү зөкстэй харьцаагаар магадгүй бид нар одоо зарим эренбийн дээд эренбийн даалгавруудыг огт хийлэхгүй зөвхөн зэргийн санах ойлгох түвшний даалгаврыг хийх тухаар хүүхдүүдийн одоо задлан шинжлэх бүтээх түвшний дээр даалгаварт суурилсан нөгөө чадварууд өгчихгүй юм байна. Тэгэхээр үүнийг одоо химэл оюуны за тэр ялангуяа крокийг бол тестийн тал дээр ашиглаад бол маш гайхамшигтай үр дүн харуулж байгаа. Тэгэхээр та бүхэн өөрсдийнхөө хийсэн тестүүдийг шалгаад үзээрэй. Одоо нэлээдгүй их засан сайжруулах юм зөвлөгөө өгөх байх гэж ингэж бодож байна. За амжилт хүсье.